Сайн мэсгэн залгасаа. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө идэх ёстой хэмжээнийхэн калорийн хэмжээгээ яаж олох тухай бичлэг оруулъя гэж бодож байна. Хүний бие 3 зүйлийн нэгийг хийж идэг. Нэг бол жингээ нэмжээдэг, нэг бол жингээ барьж идэг, нэг бол жингээ хасч идэг. Өөрийн чинь идэж байгаа хоолноос ч хамаарч энэ 3 зүйлийн алийг хийж байгаа чинь тодорхойлогдно. Тэгэхээр та бүхэн идэх ёстой калорийн хэмжээг яаж олохыг би та бүхэнд тэрийг бодох томьёог нь өгж болно. Гэхдээ хэрэг томьёог нөгөөд нэг тайлбарлах маш хэцүү, хоёрт бол ойлгомжгүй байж магадгүй. Тэгэхээр энийг амарчилсан өөр нэг арга байна. Өөрөө чи идэх ёстой хэмжээний калорийг чинь бодож өгдөг тооны машинууд байна. Тэгэхээр энэ тооны машины би сайтын хаягнууд би энэ видеоны доор тавьчих болно. Тэгэхээр та бүхэн энэ дээр дарж энэ сайт руу орж өөрийнхөө идэх ёстой калорийн хэмжээгээ олж болно. Одоо бид нүсэг энэ сайтн дээр орсон байна л та. Тэгэхээр өөрөө хамгийн түрүүнд юу их хэвтэй юу энэ metrics unit дээр дарах хэвтэй. Хажууд нь яг US unit гэсэн байгаас энэ US unit ч юм болохоор чинь pound тэгээ feet-ээр болохоор чинь биднес тэрийг чинь килограмм сантиметрээр шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр биднес энэ metric units руу дарах хэвтэй. Энэ дээр дарсан дараа хамгийн ихэнд биднесүүд насаа хийн шүү дээ. Би бод 21-т болохоор 21 гэж хийчтэй. Хоёр дахь болохоор биднес хүйсээ хийн. Би эрэхтэй болохоор би эрэхтэй гэж male гэж хийчтэй. Гурав дахь болохоор би өндрөө хийн. Би 170 см тэгэхээр 170 гэж хийчтэй. Дөрөв дахьт нь болохоор биднес килограммаа хийн штэ. Би 86 кг тэгэхээр 86 кг гэж хийчтэй. Тав дахь нь болохоор биднес өөрхийн хөдөлгөөнтэй хэр их хөдөлгөөн ба хэр их ажил хийж, ямар ажил хийж, хэр их бэлтгэл хийж энэ тэрнээсээ болоод биднес тодорхойлж өгнө гэсэн. Тэгээ хамгийн ихнийх basal metabolic rate гэж юу вэ гэвэл энэ чинь болохоор хүний бие чинь ямар ч хөдөлгөөн хийхгүй, ямар ч ажил хийхгүй, ямар ч хөдөлгөөнд асал сургалт хийхгүй, зөвхөн хүний бие чинь амьд байхын тулд өдөрт хэдэн калори хэрэгтэй байна тэрийг чинь бодож өгч байгаа. Тэгэхээр энэ бол биднес бол чухал биш гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоёр дахь нь буюу sedentary гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэвэл ихэвчлэн ажилгүй гэртээ байнга зүгээр суудаг хүмүүс үгүй бол оффист ажилладаг тэгээд 7 хоногт бол ямар ч бэлтгэл хийдэггүй тийм хүмүүст бол зориулагдсан. Гурав дахь нь lightly active болохоор чинь ихэвчлэн офис тийм хөдөлгөөнгүй ажил хийдэг мөртлөө 7 хоногт 1-3 удаа тасгал сургалт хийдэг хүн зориулагдсан. Дөрөв дэх нь болохоор moderately active гэдэг нь одоо юу гэсэн үг өөрөө ихэвчлэн нэг их хөдөлгөөнтэй ажил хийдэггүй гэхдээ 7 хоногт 3-5 удаа бэлтгэл хийдэг хүнд бол зориулагдсан. Тэгээд тав дахь нь very active болохоор чинь хөвцний их хөдөлгөөнтэй ажил хийдэг. Тэгэхээр байнгын нэг хөл дээрээ зогссон юм уу байнгын хөдөлгөөнтэй ажил хийдэг. Тэгээд дээр нэмээд 7 хоногт 6-аас 7 удаа бэлтгэл хийдэг хүн бол зориулагдсан. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор extra active болохоор өдөр болгон бараг бэлтгэл хийдэг. Тэгээ маш их хөдөлгөөнтэй хүн байдаг. Дээр нэмээд өөрийн чинь ажилчин болохоор маш хүнд ажил. Тэгэхээр ихэвчлэн барилга энэ төр дандаа хүнд хатуу ажил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би болохоор алийг сонгохыг би энэ moderately active-ийг сонгоно. Тэгэхээр дөрөвдгийг сонгох гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл би 7 хоногт би 6 удаа бэлтгэл хийдэг. Тэгэхдээ би суугаа ажил хийдэг. Тэгэхээр би энэ moderately active бол би сонгож байгаа. Тэгээ сонгосны дараа та бүхэн calculator дарахад бол өөрийн чинь калори хэмжээ чинь бол гараад ирнэ. Тэгэхээр одоо минийх дээр жишээ авъя та. Минийх бол хамгийн ихнийх бол 2825 калори гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Би өөрхийн жингээ одоо 86 кг байна шүү дээ. Би одоо 86 кг хിവэрэ байхын тулд би өдөрт 2825 калори идэх гэсэн үг шүү дээ. 86 кг-ийн жингээ барихын тулд. Харин хоёр дахь нь болохоор би 7 хоногт 0.5 кг хасмаар байвал би 2325 калори идэх ёстой өдөрт. Тэгээ гурав дахь нь болохоор би 7 хоногт 1 кг хасмаар байвал би өдөрт 1825 калори идэх ёстой гэсэн үг. Тэгэхээр яагаад 1 кг-аас илүү өшөө жингээ хасах юу байхгүй юу хоёр шалтгаан байгаа. Эхнийх нь болохоор өөрөө хитрхи хурдан жингээ хасвал маш их булчингаа алдах боломжтой. Тэгэхээр хитрхи жингээ хасахаараа өөхөө алдна. Тэгтээ бас маш их булчингаа алдна гэсэн үг шүү дээ. Хоёр дахь шалтгаан юу вэ гэвэл өөрөө 1 кг-аас 7 хоногт илүү хасгаар чинь өөрийн чинь эрүүл мэнд чинь маш муу. Яагаад гэвэл өөрөө хитрхи их бага хоол идэж байгаа болохоор хоолноос яг тэр тижээл хүнсээ бол сайн авч чадахгүй болохоор эрүүл мэндээр бол их хохирно гэсэн үг. Тэгэхээр ихэвчлэн 1 кг-аас илүү 7 хоногт бол хасаад дэмий байдаг.
Ямар үед 1 кг-аас илүү асч болох вэ гэвэл маш тарган хүн бол маш бүдүүн хүн гэсэн үг шүү дээ. Маш бүдүүн хүн 1 кг-аас илүү асахад бол буруутгах зүйл бол байхгүй. Тэгэхээр хэрвээ маш бүдүүн бол 7 хоногт 2 кг-ээс 1.5 кг хасаад тэгээ арай жоохон 10 кг хасны дараа тэрийг 1 кг-аас буулгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн өөрөө чи хэр бүдүүн ба хэр бүдүүн бишээс ч хамаарч нэг бол 1 кг хасна, нэг бол 0.5 кг хасна. Тэгэхээр та бүхэн хэрэг өөх багтай байвал 0.5 кг хасна. Хэрэг өөх ихтэй байвал 1 кг хасна гэсэн үг шүү дээ. Өөр нэгэн шалтгаан бол хүний бие чинь өөх ихтэй байх тусам өөхөө хаях бол илүү дуртай байдаг. Өөхний хэмжээ чинь багасах тусам өөхөө бариад өөхөө хаях дургүй байгаад булчингаа илүү хаях гад байдаг. За одоо дөрөвдөх нь болохоор би 7 хоногт 0.5 кг нэмэхийн тулд би 3325 калори өдөрт идэх ёстой. Тэгээд 5 дахь нь болохоор би 7 хоногт 1 кг нэмэхийн тулд би 3825 калори өдөрт идэх ёстой гэсэн үг. Яагаад 1 кг-аас өшөө нэмэх калори хэмжээ байхгүй вэ гэвэл биднүүсийн зорилго чинь таргалах зорилго чинь бүдүүн болох зорилго бол байхгүй шүү дээ. Булчингаа нэмэх зорилготой байна шүү дээ. Бүдүүн болох зорилго бол байхгүй байгаа үстэй. Тэгэхээр хүний бие чинь 7 хоногт тодорхой хэмжээний булчин барих боломжтой. Нэг булчны хязгаар гэж байгаа шүү дээ. Тэр хязгаараас өшөө их барьж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 7 хоногт тодорхой хэмжээний булчин нэмэх боломжтой. Тэрнээс өшөө нэмэх боломж байхгүй. Тэгэхээр биднээс хит хурдан талгалахаар чинь тэр булчны хэмжээ чинь яг нөгөө нэмэгдэх хэмжээнд нэмэгдээд тэр эдсэн тэр идүүл калори чинь цэвэр өөх болж хадгалагдана гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол 1 кг-аас илүүгээр таргалвал ихэвчлэн булчин чинь болохоор яг нөгөө нэмэгдэх хэмжээнд нэмэгдээд үлдсэн нь болохоор өөх болж нэмэгдээд өөрөө бүдүүн болж таргална гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар үед 0.5 кг-аар жингээ нэмэх үү, ямар үед 1 кг-аар жингээ нэмэх үү гэвэл хэрэв өөрөө цэвэрхэн тархахыг хүсвэл 0.5 кг нэмүүд зүйтэй. Хэрэв өөрөө заваан тархахыг хүсвэл 1 кг нэмүүд зүйтэй. Тэгэхээр би цэвэрхэн тархах, заваан тархах тухай өөр нэгэн бичлэг хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэн ойлгохгүй бол тэр бичлэгийг үзээрэй. Өөр нэгэн ярих ёстой чухал зүйл юу вэ гэвэл одоо энэ калори хэмжээг чинь гаргаад өгч шүү дээ. Тэгэхдээ энэ калори хэмжээ чинь бол 100% цэвэр биш. Өөрөөр хэлэх юм бол энэ зөвхөн ойролцоол гэсэн үг. Өөрийн чинь бие ба өөрийн чинь нас энэ дээрс хамаар зөвхөн ойролцоол гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс яах вэ гэвэл биднээс энэ ойролцоо гаргасан калори хэмжээг аваад өөртөө туршиж үзэх хэрэгтэй. Туршиж үзэхийн тулд биднээс өөр хэм жингээ ба килэ зөв үзэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Жингээ зөв үзэх хэрэгтэй. Жингээ зөв үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр би жингээ яаж зөв үзэх тухай өөр нэгэн бичлэг бас оруулсан байгаа. Та бүхэн тэгээ тэрийг бас үзээрэй, маш чухал бичлэг шүү. Тэгэхээр одоо нэг жишээ хэлье. Өөрөө 7 хоногт 1 кг хасахыг хүсэж байна. 1 кг 7 хоногт хасахыг хүсэж байна гэж бодъё. Тэгээ өөрөө чи идж байгаа 1 кг хасахын тулд энд өгсөн өөрөө чинь калори хэмжээ чинь 2000 байдаг гэж бодъё. Тэгээ жингээ үзлээ 80 кг байдаг гэж бодъё. Тэгээ өөрөө өдөр болгон 2000 калори идээд 7 хоногийн дараа жингээ үзэхэд яг 80 кг хിവэрээ байдаг гэж бодъё. Тэгсэн тохиолдолд яах вэ гэвэл 2000 калори чинь өөр чинь таарахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс яах ёстой вэ гэвэл 2000 калориос өшөө хасах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ихэвчлэн ойролцоо 250 калори хасах хэрэгтэй байдаг. Тэгэхээр 2000-аас 250-ыг хасгаар чинь 1750 калори гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо өөрөө 1750 калори идээд 7 хоногийн дараа 1 кг хассан байвал яг 1750 чинь өөр чинь таарч ийн гэсэн үг шүү дээ. Харин хасахгүй байвал өөрөө ахиж 250-ыг хасна гэсэн үг шүү дээ. Гэхдээ ихэвчлэн нэг удаа хасахад нэг удаа калори хэмжээгээ 250-аар хасахад бол ихэвчлэн яг таард юм. Харин эсрэгээр өөрөө 2000 калори идээд 7 хоногт 1 кг-аас илүү ихээр хасагдаад байвал та бүхэн яг эсрэгээрээ 2000 дээр бол 250 калори нэмээд 2250-ыг идэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг жинчи яаж хасагдсан, яаж нэмэгдэж байгаас чи хамаарч өөрийнхөө хоолны дэглэмийг бол өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэрхийн тулд та бүхэн жингээ бол 100% яг цэвэр зөв үзэх хэрэгтэй. Жингээ нэмэх бол яг л айцсан. Хэрэв өөрөө 7 хоногт 1 кг нэмэх зорилготой байгаад өөрөө чи идэж байгаа өдрийн калори хэмжээ шин 3000 гэж бодъё. 3000 гэж бодъё. Тэгэхээр өөрөө 3000 идээд жинчин хас нэмэгдэхгүй байвал 1 кг нэмэгдэхгүй байвал өөр 3000 дээр 250-аас 300 нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ 3250, 3300 идээд 7 хоногийн дараа жинчин нэмэгдэжээд 1 кг нэмэгдэжээд яг тэрийг идэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг жинчин нэмэгдэж гин үгүй юу гэдгээс ч хамаарч калори хэмжээ нь байнгын өөрчлөлт оруулна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо би 7 хоногт 3000 калори идээд 7 хоногт 1 кг нэмж гин гэж бодъё.
Тэгээ би 17 хоногийн дараа би 10 кг нэмсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи энэ 3000 калори чи надад таарахгүй гэсэн үг шүү дээ. Яг л хитгэе багт нь яг л миний бие жин чи өөрчлөгдсөн 10 кг нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг жин чи нэмэгдэж гинөө нэмэгдэхгүй байна уу? Тэрийгээ сайн үзэж өөрхийн хоолныхоо калорийн хэмжээнд байнгын өөрчлөлт оруулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эцсийн сэтгэлд бол та бүхний жин чи хасагдахгүй байвал өөрхийн тэр калорийн хэмжээс 250-ыг хасна. Бас нэмэгдэхгүй байвал өөрөө тэр калорийн хэмжээндээ 250-аас 300 бод нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ эцсийн сэтгэлд бол та бүхэн жингээ зөв үзэхэд маш чухал шүү. Яг л жингээ буруу үзнээс бол та бүхэн хоолны дэглэмдээ ба калорийн хэмжээндээ ямар шаардлагагүй үед өөрчлөлт оруулж буруутгах тохиолдол зөндөө бол тохиолддог шүү яг. Тийм учраас жингээ зөв үзэх бол маш чухал шүү. За залуус тэгээ өнөөдрийн мэдээллийг үгээр дуусгая. Та бүхэн тэгээ ойлгохгүй ба асуух зүйлээ чөлөөтэй асуугаарай. Тэгээ дараагийн бичлэгтээ уулзлаа түр баяртай.